Казак түмний үндэсний баяр болох Навризын баярыг өгтөн Улаанбаатар хот дахь Баян-Улгийн аймгийн залуучуудын холбоо Казак ёс заншлыг сурталчлах өдрөлгийг зохион байгууллаа. Өдрөлгөөр Казак түмний ёс заншил, түүх соёл уламжлалыг олон нийтэд танилцуулах арга хэмжээнүүд явагдсан юм. Өдөр шөнө 2 тэнцдэг 3 дугаар сарын 22-нд Казак түмэн шинэ он гарч хаврын өдрөл хэлсэн өдөр гэж үзэн Навриз хэмээн нэрлэж шинэ жилийн баяр, хаврын баяр хэмээн тэмдэглэдэг. Навриз гэдэг нь монголчууд бол шинэ өдөр гэсэн утгатай үг юм. Навризын баяраар айл өрх бүр баяр баясгалан амжилт ололт, цэцэн ухаан, эрүүл нэг, хангалуун амьдрал, овсгоо самбаа, агуу ихийгээр тэнгэр бурхны авралыг бэлэгддэг, эдээ бутаага засаж, ах トゥ төрөл төрөстөөрөө баярладаг байна. Навризын баярын гол хэдэн көжээ шүл бөгөөд том тогоонд хийж олуулаа иддэг ёстой. Учир нь нэг тогооноос хоол идсэн хүмүүс эвтэй нэртэй байж найзч нөхөрлөхийг бэлэгддэг байна. Баярын өдөр ахмад насныдаа их хил цуглах бөгөөд ахмадууд бусаддаа сайн сайхныг бэлэгдэн ерөөлийн үг хэлдэг байна. Навризын баяраар арх огт хэрэглэдэггүй. Энэ нь лалын шашинтны ёсонд харан буюу арх дарсыг бусад ариун эдэний дэргэд байлгаж болдоггүй бузар зүйл гэж үзэж ирсэнтэй холбоотой байна. Өсөгчтэй Навризын баяр, нарны баярын мэндийг хүргье. За өнөөдөр бол энэ Казак үндэсний хэл соёл, үндэсний урлаг ёс заншлыг одоо уламжлал болгож одоо энэ эсхийгээр барьж одоо өнөөдөр нэг Казак түмний ёс заншлыг сурчилж байгаа. Энэ одоо Монголын залуучдын холбоо, мөн Улаанбаатар хот дахь Баян-Улгийн аймгийн залуучдын холбоо, мөн Монголын Казак залуучдын хөгжлийн төв гээд байгууллагууд өнөөдөр одоо энэ арга хэмжээгээ хийж байгаамаа. Та бүхэн мэднэ одоо Навризын баяр, нарны баяр жил болгоно одоо 3 сарын 22-нд болно. Хаврын баяр гэсэн утгатай. Одоо өнөөдөр бол энэ Казак түмний ёс заншил, хэл соёл, урлаг, үндэсний урлаг, зан уламжлалаа төвөн дэлгэрүүлэх зорилгоор өнөөдөр энэ уйлалгаа хийж байгаамаа. Ер нь бол ахмадыгаа хүндэлж тэгэл арх дарс хэрэглэхгүй. Тэгээд сайхан эдээ будаагаа дэлгэж ийм хаврын сайхан өдөр хавар нар сар өдөр шөнө тэнцсэн өдрийг л Навризын баяр гэж аавна л та. Ах トゥ хамаатан цаад нь найз нөхөд бүгднгээр нь одоо зочилж мэндэлж айлаас нь тухайн айлуудаас эдээ будаа амсах тийм учиртай байхгүй тэр 40 айл гэдэг нь болохоор Казакчууд эрднээсээ бүргэд шувууг сургаж ан авд ашиглаж ирсэн өнөөдөр үндэсний нэгэн том соёл болон хөгжиж дэлхийд хүртэл гайхагддаг юм аа. Энэ ч утгаараа Навриз 2017 Казак ёс заншил сурчлах өдрөлөгт бүргэд шувуу өөрийн сургагчтайгаа үзүүлбэр үзүүлсэн. Казак түмний ганц нэг соёл бүргэд яалч харахгүй юм. Тиймээс бүргэдийн уламжлалт ёсоор би бас бүргэдийг уламжлалт ёсоор бас ингээ авч түгээж явж байгаа нэгэн залуу бүргэдтэйгээ бас бүжиглээд ард түмэндээ таниулаад бүргэд ямар амтан бэ, ямар сүрлэг амтан бэ гэдгийг бас бүжигээрээ бас илэрхийлээд ингээд явж байгаа. Казак түмнийг доомбор хөгжимгүйгээр төсөөлөх аргагүй. Энэ утгын дор доомбор хөгжимгүй Навризын баярыг ч төсөөлөх боломжгүй юм аа. Онцлог нөх юм бол ингээ хоёр утастайгаа ингээ хоёр утсан дээр бүх нотыг агуулсан байгаа. Ямар ч аяг тоглож болно. Ерөнхийдөө бол яг тийм уянгалаг тийм одоо юм юугаараа дуугаараа бол тийм одоо Казак арт түмний нэгэн онцлогийг харуулдаг юм хөгжим байна. Энэ бол хус модоор ингээ ойж хийдэг. Тэгээд энэ утас нь болохоор дээр үед бол малны өлөн гидсийг ашигладаг байсан. Одоо бол ийм сатурк ашигладаг байна. Зөвхөн үндэсний баяраар ингээ барьж тоглодог ийм бас хөгжим зэмсэг бол биш. Ерөнхийдөө Казак арт түмний маань нэлийн ингээ хүндэтгэж тийм одоо үндэсний тийм өв соёлын хэрэглээнд авч үздэг ийм хөгжим зэмсэг байгаа. Дэлхийд дахинд 300 гаруй сая хүн жил бүр Навризын баярыг тэмдэглэн өнгөрүүлдэг. Нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий ассамбле 2017 оны 3 дугаар сарын 21-ийг олон улсын Навризын өдөр хэмээн бүртгэсэн байдаг. 3 дугаар сарын 21-ний шөнийг Казакчууд Кизирийн шөнө гэдэг. Учир нь өндөр насны Кизир өвөө гэгдэх аз жаргалын элч айлуудаар хийсч аз жаргал буян хишгээ хайрладаг гэж үздэг байна.